За сайн байцгаана уу манайхаа. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Лайвта тавдаа морилоорой. За манайх нөгөө лайв сонсохдоо юу бэлдэж яхахыг та нарт хэлсэн байгаа штэ. Юу сонсож яхахыг хэлсэн байгаа. Лагаасаа арц гангаа угуулна. За хажуудаа сүгэ хийгээ тавина. За заслын үйлээ хийж хахад ерөнхийдөө энэ лайваа сонсохдоо иймэрхүү байдалтай бэлтгэрээ базааж агаад одоо энэ лайвта оролцож байдаг байгаарай. За дээрээс нь бас зөвлөхөд одоо манайхан та нар одоо энэ лайв үзээд хэрхэн яаж эмчлэгдэж байгаагаа би мэдээлэлээ хуваалцаарай, гоё байдлаа хуваалцаарай, та нартай хамт даган баясаа гэж хэлсээ. Та нар минь тун итгэвтэй сайхан хэлж гин. Сайхан одоо бичиж гин. За манайхан юунд ороод байгаарай. Лайвта нэг дээрээ. За би нэг 15 минут хоцроод ороод ирсэн. Сайн байцгаана орой минь. Лайвта давтаа морилцохоорой. За тэгээд манайхан лайвыг үзээд хэрхэн яаж эмчлэгдэж би дээр нь юу явагдаж байгаа гэд маш их одоо гайхамшигтай биширмээр үйл явдлыг их бичиж байна. Зарим нь өөр би тэгэхэд ч бэрхэн нэрэл ёстой илбэрл гэж байдсан байна гэж хэлэхээр тийм одоо тохиолдлоо тийм гоё юмнууд бичиж байна. За та нарын бичиж байгаа та нарын тэр баяртай гоё болсон үйл явдлыг та нартай хуваалцаад би үнэхээр бас баярлж байна. Заримдаа догтлоод хөөрөөд та нарын тэр бичсэн гоё юмыг уншаад унтаж чадахгүй сэтгэл хөдлөөд баярлаад ийм одоо сайхан үйл явдлууд болж байна. Үндэ их баяртай байна. За бурал дээдсүүд маань намайг чи нэг 5-10 хүнд өдрийн хамаг цагийг бараад байна. Чи 5-10 хүнтэй ажиллах биш отог омгоор нь засах ёстой гэж намайг тэгдэг байсан. Одоо тэгсэн чи яг жинхэнэ дээр нэг отог омгоор нь засдаг үүлээ эхлүүлчихсэн явж байгаа юм байна гэж ухаж байгаа шүү би. Тийм тэгэхээр яг үндэ хэд миний энэ онлайнаар засагтаад олон өвчин эмгчтэн одоо зүгээр болж байгаа тухай айгүйх бичиж байна. За нөгөө давсан мигнүүрийг чинь хийгээд ашиглаад эхэлцгаач манайхан. За тэгээд маш олон хүмүүс энийг тавиад эмчлээд зүгээр болсон тухайгаа бичсэн байна. За Солонгосоос нэг хүүхэн ажиллаж байна. Ресторанд ажилладаг гэн. Маш үнэтэй тэр уулын давс ашигладаг гэн. Тэгэхээр тэр давснаасаа нэг бэлэнд хийж байгаа пэйжэнд халаагаад өвдөж байгаа нуруу, мөөрөө, хөөл өвдөж байгаа газруудаа халуун бигнүү тавиад зүгээр болчлоо. Өста ямар гайхамшигтай юм зааж өгөө баярлалаа. Одоо би өста гой хөнгөн шингэн гой байна. Би хөнгөрөөд гой болд юм байна гэд ингээ ярьж байна. Гэх мэтчлэн маш их олон гой одоо мэдээлүүд одоо өгж байна. За дээр нь дөнгөж сая хэлхийн тулд Францаас нэг одоо сонсогч маань лайвыг үздэг дагагч маань бас ярьлаа. За бас хаана юу өвдөж исэн гинэ таны лайв үзээ зүгээр болчлоо. Тийм нуруу өвдөж исэн гэсэн. Нуруу өвдөж байгаа лайв үзээ зүгээр болчлоо. Миний хөлний зөрүү айгүй ихээ. Хөлний зөрүү лайваар засрах уу гэж асууж байна. За тэгэхээр ерөнхийдөө арцгны газар гэдэг чинь ерөнхийдөө механикаар үүссэн гэмтэл байд юм л да. Ихэс төрж байгаа явцад үүссэн гэмтэл. Тэгэхээр тэрийг механикаар л одоо хүрлцчээж засна л да. Тэгтээ одоо механикаар хүрлцчээж засахаас өөр аргагүй. Тэгтээ бас миний гайхаад байгаа юм. Энэ засалт хүмүүсийн нурууны өвчнгүүд, мөрнийх нь, гарных нь өвчин зүгээр болоод байна гинэ. Тэгээд би бас одоо бас тэр болгоны тайлбарлаж өгч чадахгүй л байна. Энэ яг үнэндээ хэд миний буурал дээдсүүдийн хүч чадлаа. Тэд нар минь тусалж байгаа. Би орой болгон тэднэртэй талархаад залбирж одоо маш их хэлхээ холбоотой байж унтдгаа. Тэгээ өдөржингөө ажилтай байна. Манайхан их холбогдож байна. За заримуд нь тэнд өвдөд байна, энд өвдөд байна гэдэг аюух зовлон юугаа тоочих юм аа. За би та нарт хэлээд байгаа шүү дээ. Уурт үе дээр гарч байгаа өвчин эмгшил гэдэг чинь сэтгэл биеийн эмгшилээ. Сэтгэл биеийн эмгшилээ та нар уурт үе дээр мэдрээж дай шүү гэдгийг би хэлээд байгаа. Тэгэхээр сэтгэл биеийн засчээж хүний энэ уурт бие зүгээр болно гэд би та нарт яриад байгаа шүү. Тэгэхээр миний онлайн засал гэдэг миний нөгөө бурал дээдсүүдийн хэлээд байсан отгоор нь омгоор нь засах энэ заслын үйл ажиллагаа явагдаад байгаа юм байна гэдгийг би өнөөдөр одоо сүүлийн 2-3 лайвынхаа дараа хүмүүсийн бичиж байгаа ямыг хараад яг үнэндээ би тэгж бодлоо. Бурлууд минь намайг хэлдэг байсан гэж би та нарт ярьсан шүү дээ. 5-10 хүнээр өдрийн цагийг чи бараад байна. Чи ингэж заслах ёстой хүн биш. Чи отгоор номгоор нь засчих ёстой хүн. Чи хайрын цагийг айгүй тийм үр дүн багтаа 5-10 хүнээр бараад байна гэж
хэлдэг байсан. Эннийх нь хүчит шахалт дарамтанд орж байгаад нөгөө аз жаргалын амин дэм номоо гарсан. За тэрүүгээр одоо бас аюух олон хүнд хүрсэн байгаа. Одоо жинхэнэ утгаараа нөгөөдөлийнхаа буурал дээсүүд онгод тэнгэр сахиус шүтээнүүдийнхаа хийгээд байгаа отгоор номгооноор нь засах юм заслынхаа үлийг би эхэлсэн явж байгаа байна. За тэгээд онлайнаар засал авахдаа би одоо нэг хүний одоо заслын өргөлөөр отгоор нь одоо өөрөөр хэлбэл ах トゥ амраг садангаар нь эмээтэй өвөөтэй ээжтэй наавтаа засаж байгаа шүү. Бүгдээрингийн суулгаж агаад ингээд бүгдээр нь бөөнөр нь хийж байгаа хүмүүс сэтгэл өндөртэй сайхан байгаа. За энэнийг дагаач би бэр чадал орж ин дөө. Яг үндэ орж ийн. Эхлээд түүхтэд байвих ядардаг байсан. Одоо нэлээд гайгүй гаршаад ирж байна. Гаршаад аятайхан болоод ирж байна. Тэгээ энэ хэмжээгээр та нартай гоё болж байна. За тэгээд манайхны одоо бичиж байгаа энэ маш олон комментэд бичиж байгаа маш гоё одоо үлгэр шиг үйл явдлууд аягүй их бичээд байгаа. За тэгээд аягүй олон хэдэн 100 мянгаараа коммент орж ирж байгаа болоход яг үнийг хэлэхдээ би бүгдийг уншиж барахгүй байгаа шүү. Уучлаарай. Бүгдийг уншиж барахгүй байгаа. Тэгтээ ингээд гүйлгэж байгаа нэг жоохон уртхнуудыг уншаал тэгээд зарим нэгүүдийн одоо би нөгөө өөрийнхөө Facebook дээр нөгөө комментуудаас дагагчдаас гэдэг ингээд заримуудын одоо сонирхолтойг нэг юм уу да тийшээ жоохон төвж оруулж байгаа. Тэгтээ бүгдэнд нь би хүрэлцэж чадахгүй байгаа шүү. За тэгээд ялангуяа яг миний өөрийн яг хувийн чат руу орж иж бичсэн юмнуудыг айгүй их оруулж байгаа. Тэн дээр илүү их тийм сонирхолтой тийм юмнууд айгүй их бичиж байгаа. Тэгэхээр би та нарын тэрийг хараад яг үнэндээ ихэд өстой гайхаж байна. Биширж гин онгод тэнгэрүүд гэдэг чи ямар гайхамшиг юм бэ? Ямар хүчрхийг юм бэ? Ёстой отгоор нь омгоор нь засна гэж байдгийм байх гэдгийг би одоо яг үнэндээ хэд хүлээн зөвшөөрч байна. Яг үннийг хэлэхэд бяр амтгтаа байна бүр гайхаад байна. Тэгээд одоо та нартайгаа хөөрөлдөх дээр та нарын дээр бичсэн гоё гайхамшигт энэ юмнаас яг үнэндээ хэд би айгүй их тийм уран зориг авч байна. Хүч чадал авч байна. Итгэл үнэмшил бүр ихээр төрж байна. Би угаасаа итгэдэг биширдэг байсан бүр тэрнээс илүү болж байна. Илв байдаг юм байна гэдгийг би одоо өөрөөрөө одоо та нарын бичсэн юмыг харж ээж итгэл үнэмшил бүр илүү их төрж байна. Тэгээ та нартай баяртай байна. За тэгээ манайхан би тэнд өвдөөд энд өвдөөд тэгээд өвчин зовлонгоо их яриад байна. За яг ба тэрийг засуулах гал ярьж байгаа. Тэгэхээр би та нарыг одоо тэр өвчин эмгэгчлээ чинь одоо салгахын тулд амьдрал агуугүй чинь 50 амгалан байдалд сэтгэл зүгийг чинь засахын тулд энэ лайв энэ заслыг хийгээд байна штэ. Энэ нийтийн засал нөгөө отог омгоор чинь засаад байгаа засал чинь би үнэгүй буйныхаа ажлыг хийгээд байна. Тэгэхээр та нар аль болохоор энэ лайвуудыг үз. За тэгээд тэр би хэллээ шүү түрүүн давсан бигнүүрийг ашиг тусын хүмүүс маш их үдсэн байна шүү. Маш их үдсэн байна. Маш олон жил өвдсөн тэр толгой тайрх нуруу туруу тэр өвдөж байгаа юмнууд нь бүгдээр зүгээр болоод байна. Та нар минь хэлээд байгаа штэ. Өөртөө зүгээр л нэг захын дэлгүүрээс аваад нэг ширхэгтэй нөгөө жанц давс аваад нэг уут бигэнч хэлдэ. Тэгэл хэр их давс хийх юм гээл нэг хоолн давс хийх гэж байгаа юм шиг надаас юм асууад байгаа юм. Энд чинь одоо өөрийн шийдэж болох асуудал шүү дээ. Та нар ямар бигнүүр бэлдэж байгаа яг тэрэндээ тааруулаад бүр нэг пимбитлэн жигчихгүй ингээд хавтгаа болох дээр ингээд жигтгэн тарж ахаар тэр хэмжээнд л хийчлээ. Зарим нь арай л юм асуугаад байх юм аа бас тэгж болохгүй шүү дээ. Өөрийгөө тэр нэг жоохон тийм зэргийн асуудлыг шийдээд хийчих болно шүү дээ. Нэг тийм юм хийгээрээ. За тэгээд би хүмүүсийг хэлээд байгаа юм. Өвдөө зовоод ингээд байгаа юм бол нэгдүгээр тэр лайфа эхнээс нь аваад дуустал нь үз. Ялангуяа одоо тэр хуур таталттай тэр лайфуудыг бүр их үз. Хуур таталтууд бол одоо угаасаа том заслал та энэ. Хуур таталтууд хүмүүст маш их үйлчилсэн байна. Үнэхээр үйлчилж байна. Тэгээд энийгээ та дандаа хуураа татдаг байгаарай гэж гуйж байгаа. За яг хөө би засал лайв болгон дээр хуураа татаж өгнө. За тэгээд одоо жоохон эмгэгшилтэй ийм байгаа хүмүүс. За танаахны ойр тойронд нь өвчтөе эмгэгшилтэй хүмүүс байгаа бол тэднэрт энэ лайвыг үзүүл сонсго. За тэгээд дээрээс нь тэр хууртай юмнуудыг бол ялангуяа илих үзүүл. За тийм өвчтөе зовлонтой хүмүүсийг энийг сонсгож явахдаа хажууд нь тэр лагийн тавиад өгч. Тэр арцгангийн уугуулад өгчих. За тэгээд сүгийг хийгээд өгчих. Тэгээд энийг сонсгоо. Цаатгал чинь сэтгэл бие засраад ирнэ. Сэтгэл бие засарч яж уурт бие эмгэгшил зүгээр болно гэдгийг би та нарт айгүй хэлж байгаа. Тэгэхээр энийг л ойлго та нар. Тэгээд дээрээс нь боломжтой болоод нөгөө 3 бааныхаа домыг хийгээч. 7 банштай цайныхаа домыг хийгээч гэд би одоо хариу бичиж чинь зөвлөмж бичиж чинь. За тэр болгон хариулж чадахгүй байгаад хүлцэл өчё. Би хүрлцэхгүй шүү яг үннийг хэлэхэд.
Тий, яг хөө цөөхөн заримд нь хариулж байгаа. Ихэнхт нь болоод чадахгүй байна. Бүгдийг нь уншиж амжихгүй байна. Өдөржингөө өвөлтөө орой лайвта тэгээд нөгөөтөө хариулж цаас нааш нь гэсээр хагаад яг үнийг хэлэхэд өдрөө 24 цаг багтаад байна шүү. Манайхан минь намайг ойлгоорой. За тэгээд би бас ийм юм хэлийгээ бодчихсон. Энэ хуур татлтыг сонсоод хүмүүс өөрсдөө ингээд гайхаж байна. Зарим нь уйлаад байна. Уйлж байна. Өөрөө ирэхгүй ингээд нулимс урсаад ирэх юм аа. Нүдэн анаа сонс гэсэн нүдэн анаа сонсох дээр уул ус одоо гой юм харж байна, хүн харж байна, уул ус харагдаж байна. Зарим нь би ингээд биелгээ хийж байгаа юм шиг ингээд бүжиглээд байна гинэ. Энэ зүгээр шүү. Энэ зүгээр. Өөрөөр хэлбэл чиний сүнсэн би чамааг өөрийн чинь засаад байна. Одоо эгчийнхэн заслын үйл сүнсэн биед чи хурж очичаад байна. Сүнсэн бие чи одоо чамааг засах гээд байна. Энэ Монголын бие биелгээ гэдэг энэ юм чинь ерөнхийдөө энэ үе бүх юмыг ингэж хөдлөж ээж энэ хүрдүүдийг сэргээдэг. Тэгэхээр бие биелгээ гэдэг чинь зүгээр бүжиг биш. Энэ та нарын бие эргэтэнд байгаа нөгөө олон үндсэн 7 хүрт, нөгөө 108 хүрт, нөгөө 999 хүрт тэрий чинь сэргээж өгöd байгаа. Тэгэхээр нөгөө зарим хүмүүс харин хэлээд байна. Үгүй таны энэ хуурыг сонссон чинь ингээд биелгээ хийгээд ингээд бүжиглээд ингээд биелээд ах ямар сони ингээд гайхаад байна. Өөрөө эрэггүй. Өөрөө л сүнсэн би өөрийгөө засах гээд байна шүү дээ. Хамтарч надтай ийм юм хийгээд байгаа. Тэгэхээр та нар энэ хуурын аялгыг сонсож байхад айл болохоор суллаад биелэх гээд байвал тэрийг суллаад ингээд хий. Маш сайхан хий. Тэгэхээр нөгөө нуруу муруу чинь зүгээр болно. Нөгөө гар мөрчиг үзүүсээр чинь зүгээр болно. Өөрөөр хэлбэл хүрднүүдийн үйл ажиллагаас эргэжээж би та нарыг энергитэй, эрчтэй, хүчтэй болно гэж яриад байгаа шүү. Тийм болохоор энэ хуурын аялгыг сонсож байхдаа та нар айл болохоор биеэ сулуулж өг. За нүдэнд харагдаж байгаа юм чи юу юм гэхлээр танаа онгод тэнгэрүүд чинь чиний сүнсэн бие чинь чамайг дагчаах ёстой, аргадаж явах ёстой. Өөртөө нутаг нугыг та нарт харуулад байна. Тэгэхээр нүдэн анаа сонсож байхдаа харсан тэр уул усандаа, тэр газар усандаа нөгөө сүүгээ гарч өргөө. Тэгжээч нөгөө онгод тэнгэр сахиултайгаа холбогдоод аваа. За тэгээ зарим нь хэлж байгаа таны хуурыг сонссон чинь хажууд ингээд аргал гарц үнэртэй дээ. Энэ өвлийг хийхэд манай удмын онгод тэнгэр сахиулууд бүх доткоороо энэ холбогдож байгаа хүн болгон дээр очиж байгаа. Танаахны онгод тэнгэрүүд хүртэл та нар дээр очиж байгаа. Зарим нь хуур татсан чинь нуруугаар халуун оргиод ингээд илээд байна гин. Танаахны удмын тэнгэрүүд очсон байна штэ. Тэгээ та нарыг засах энэ үйлдэлд давхцаад ингээд оролцоод байна штэ. Бид нар бөөнөрө хамтлагаараа маш олуулаа энийг хийж байна. Тэгэхээр ийм том үйлд та нар ороод байгаа. Ийм байгаа. Тэгэхээр би та нарыг түрүүнээс хойш бас хэлсэн. Зовоод байгаа, зүдрээд байгаа, өвдөд байгаа энэ хүмүүстэй миний энэ лайвыг шеэр хийгээрэй. Шеэр хий, тэд нар сонсог, үзэг, хараг. Тэгээд сонсож үзэж харахтаа хажуудаа ийм тавиад тэгээд ингээд суугаараа гэдгийг тайлбарлаа яриад өгч та нар намайг дагаад нэлээд удацсан байгаа. Шинэ хүмүүсийг сонсоогоороо ядарсан, зүдэрсэн. Гэхдээ тэр ядаж эмнэлэг твтцсэн байгаа хүмүүстэй ч гэсэн лайфаараа утсыг ингээд сонсгочихол тоо. Цаадуул чинь сэтгэл нь засраад ирнэ. Тэгэхээр ядаж л эмнэлэг дээр хийж байгаа эмчилгээнийх нь одоо үр дүн нь сайжрах юм байхгүй юу? Ийм. Тэгэхээр та нар өвдөж байгаа, зовж байгаа тэр хүндрэл бэрхшээлтэй байгаа энэ хүмүүстэй энэ лайвуудыг одоо шеэр хийгээд энийг сонсуулаад тэр хаяг адресыг хийж өгөөд хажууд нь сүү тавиад тэгээрээ ингээрээ за эмнэлэг дээр хамаагүй лаамаа арц гангамаа уугуулаад байж болохгүй байлгүй. Тэгтээ яг хуу хажууд нь аяганд нь сүү хийгээд өгчгөлтөө. Ядаж л тэр хуурыг татаад ингээ жоохон баясагдээ хүрднүүд нь сэргийгэлтэй. Ийм юм. Ядаж тэрийг дагаад тэр хүний чинь онгод тэнгэр сахиул нөгөө хамгаалдаг хачдаг тэнгэрүүд нь дагаад баясаад очтiin байхгүй юу да. Энэ. Тэгэхээр та нар би ганцаараа та нарыг засаад байгаа биш. Манай удмын онгод тэнгэр сахиулаад тэр аяараа хөдөлж байна. Отог омгоороо манайхан хөдөлж шүү. Миний өдөртлөгтөр. Баярлцаа. Уучлаарай. Гэхдээ яг үндэ тийм шүү дээ. Над тэр улаач нар нь байж тэд нар чинь бууз сууж хагаад үүлээ хийдэм шүү дээ. Бидэнгүүгээр онгод тэнгэрүүд үйл хийж барамгүй. За бас тэгж болохгүй. За тэгж өнгөрөж бас болохгүй шүү. Та нарынхаа гой болсон юмыг хараад жоохон өнгөрөө сагсагнаад ээж магтгүй уучлаарай. За тэгтээ би өөрийгөө магтахгүй л намайг хэн магтах юм? Чажгаа юм дарагалах штэ. За тэгэхээр та нартай ингээд гоё болгоод сайхан болгож байгааг одоо их баярлж байна. За одоо би бас дуун засал их хийдгийг. Тэгээд та тэр заслынхаа дуунаас дуулж өгөөч гэж манайхан бас мэрсэр бичсэн л байлаа. Тэгтээ тэгэж нэг бөөнөрн пом гэж хийхгүй. Танаг жоохон мэдрүүлнэ. Сэтгэл санаад гэж чинь энэ бүх юмд зэхин тэгжээж та нарт
Тэгээд шаардлагатай нь бол онлайнаараа заслана биз. Тэгтэл та нар миний энэ лайвыг үзээд ингээд хажуудаа хамгийн маа бэлдээд ингээд яваад хахад угаасаа гой засал болно. За одоо юу яах гэж байна? Ганц нэг хуур татаад өгчээ та нар сүгэ бэлтцсэн байгаа. За тэгээд ерөнхийдөө хуур таталтын үед энэ заслын явцыг илүү мэдрэхин тулд би та нарт хэлж байгаа ш айл болохоор ингээд залбираад биеэ суллаад нүдэн анаад суугаарай. Харцгангаа уугуулад лаагаа ингээд хажуудаа тавиад суувал илүү сайхан болно шүү. За юу. За манайхаа бүгдээрээ сайхан сүгөө уугаарай. Сүүнээсээ нэг 2 3 балгаад сайхан сүгөө уугаад ирэх. Тэгээд хажуугаараа арц ганга асаасан байгаа бол өөрсдөө нэг сайхан аривлаад уужимхон сайхан амьсгалаад үзээд ирэх. За тэгээ босоод бие хаагаа хөдөлгөөд ингээд янз бүрийн байдлаар үз. Нөгөө хүлчин гарчин яасан байна, өвдсөн авцсан яаж, толгойч нь цэлэмжөө, нүд чинь нэгдэжөө. Энийг нэг сайхан мэдрээд ирэх ороо.
За биер нь халууд өгж гэнэ үү? Тайвширж гэнэ үү? Хөлсөн чихраад ирж гэнэ үү? За сэвтэй байгаагийн шинж толгой дүүрээ дотор мохоо олж ийн гэдэг чинь. За зарим хүмүүс хэрвээ их сэвтэй байгаа нөхцөлд хүмүүс огуут сүрнэ, бөөлжин, унган, хэрхрүүлнэ, нус сэрн гоожин иймэрхүү байгаа шүү. Жохон өвдөлт явагдаж ивэл муухай юм гарч ийн л гэж ойлгоорой. Ийм юмнууд явна. Сэв юу н харьцангуйгаар бага хүмүүс болоод энийг сонсоход илүү их баясна, хөөрнө. Би хаана халууд өгнө. Иймэрхүү юмнууд болно шүү. За манайхан сайхан утцсноо, сүгөө ууцсноо. За дахиад залбираад нүдэн айнаа суугаарай. За жижигхэн багчуул унтахтаа муу уйлаа дуулаад байгаа багчуулаа хажуудаа аваараа өвөр дээрээ аваа суугаарай. Наадуул чинь одоо бас л та нар шиг бид нар шиг сэвтдэг, хэрдэг, бохирддаг ийм юм байгаа. Тэд нар чи ямар хэлж мэдэх вштэй. Тэгэхээр ааш аягтай байх, хоол ундандаа муу байх ч гэдэг юм уу. Өвчин зовлон эргэж гэдэг юм уу. Ийм юмнууд болдгий шүү. Тэгдэж шүү. Тэгэхээр одоо багчуулаа хажуудаа аваарай. Тэгээд багчуул ер нь та нар ч гэсэндээ ерөнхийдөө энэ жоохон хөвгт ч гэсэн энэ хуур таталд энэ заслын үүлэн дээр уйлдээ шүү. Та нар энэ дээр бол сандарах юм байхгүй. Заслын үүлэнд орж ийн ээж ааваасаа болоод тэр жижиг балчрууд бас сэвтцэн байсан л гэж ойлгоорой. За сайхан тайван бүх юм бас дахиад их чинь хуур татаад тэрхий хуур таталтыг хүмүүс аяг тийм сайхан хүлээж аваад байна. Хуур татуулах жоохон сонирхолтой байгаа учраас
манайхан сайхан болцохоо. Сайхан соннордвоо. За болж дээ. За одоо та нар минь юу ягаараа сүүнээсээ хүртцээ агаад тэрхээрээ сүүнээсээ хүртээрээ хажуудаа тавьсан сүүнээсээ хүртээрээ аргалд гарц хангаараа ариулцгаагаараа өөрсдөө заа ёо. За сайн байна манайхан сайн байна. Чаддгаараа тус болох гээд ядж байна. Энэ хичүү цаг үед ингэж л та нарыгаа тайвшир тайтгаруулж засал үйлийг хий да. Өвшөөгөө дөлмөс нь гоочн тайвшраад ирж байгаа нь тэрэ. Хөлс нь гарна, бие нь халуу дүүгэн. Тэ хөлсөн чихраад ирэн зүв яг тэгдэг. Нүд нь онгоогоо толгоон сэлмээд ирнэ. Дотроос баяр хүрнэ. Зарим нь нойр нь хүрээд тэ тайвшраад ирдэг. Ер нь тайвшраад ирдэг. Би халуу дүүгж ирнэ гэдэг чи хүрднүүд нээгдсэн. Тэгээд за давраад агараа та нар 3 удаа хуур сонсъё гинэ. За зөв хий гарнаа. Ус гараад байна. Зөв. Маш сайн. Хөлс гарж ийн. Гидс бацалж ийн. Гүйлгэн шүү. Гидс бацалж байгаа хүмүүс гүйлгэн шүү. Яагаад гүйлвэл гидсэн дээр 5 цул эргэтэн дээр цэв ихтэй байна гэсэн үг. Тэгэхээр гүйлгэн унгуулн заа юу айх юм байхгүй. Яг зөв. Хоёр дэшээ найгаад айх, бүжгэлж байгаа юм шиг болох. Энэ бол та нарын сүнсэн бие өөрийнхөө одоо хүрдийг сэргээж бие биелгээ хийх гээд байгаа юм тэр шүү. Тийм юм байвал хийгээрээ сайхан сонсоод. Тэр харцыг алга болох хэвээр одоо ойлвол сайн дотор байгаа муухай юм гарч байгаа нь тэр шүү. За ёо ойлвол сайн. За би даарж байгаа юм шиг шар ус босох, чичрүүдээс гарах, наа чин бол бид чин байгаа сэвүүд гадагшилж байгаа нь тэр шүү. Тиймэрхүү таагүй байдлаар одоо мэдэгдэж гардаг муухай юм гарч байгаа нь. Яг зөв Монгол орныхаа газар усыг харна. За бөөлжөд цутгаад байгаа дотор муухай олж уулж орлондоо очиад гараа хийж байгаад бөөлж өөрөө огоорой тэгж жагаад муухай сэвэ гарган шүү дотор байгаа. Онлайнаар үзүүлж болноо. Утсаар холбогдоод данс авж агаад өргөлөө шилжүүлээд онлайн цагийг авч болно. За 3 удаа хуур сонсъё гэдэг нь одоо 3 дахь нь үзүүлэхээс шүү дээ. 3 гэдэг чинь бас зөвлөдөө өнгөрсөн одоо ирээдүйн цагийг бэлэгддэг 3. Тэгэхээр дахиад нэг хуур татаад өгчээ. За манайхан бэлтгэлдээ ороорой. Нүдэн айнаас сууцгаагаараа, тухлаа сууцгаагаараа.
За манайхан хуурч 3 удаа тоглож өглөө шүү та нар зүгээр. За одоо ингээд өнөөдрийн заслын үйл дууслаа. За энэ саяын явж байгаа юу бичлэгүүдийг харж байгаа тэр давсыг яаж тавих байг нь хүзүү толгоо сээр зүрхэн дээр тасалгааны температураар тавина. Халаахгүй. Тэрнээс бусад газар нь халаана. Тэрнээс толгоо хүзүү сээрэн дээр халаахгүй давсыг. Ааха, тасалгааны температураар тавина. За ёо. Ааха. Сайн уу. Маш сайн. Хэр буртагчин арилаад газар руу явж би чинь хөнгөрөөд нисэж байгаа юм шиг болно гэдэг чинь буртгаа хайж гээчгээд би чинь хөнгөрөөд ирж байгааг чи мэдэрж байгаа юм тэр. Хоцорсонгууд нь яах вэ нөхөд үзэн үз ямар тэгээд алга болчих гэж байгаа шүү дээ. Аа. Одоо дүүрж гин. За зүгээр ашгүй та нарт нь хэрэгтэй байсан бол. За 2 гар нурууны хөлс гараад гэж юм. За зөв гар чинь халаад байгвал хаана өвчтэй байна асуудалтай газараа гараа сайхан тавиараа. За ёо. За 2 гар нь 2 өөр халжийн үйлдэл энерги урсгал 2 байраа байгаа хэлтгэх нэ. За нүдэ анжаахад харагдсан газар ус чинь бол танаахны удмын та нарын тагчаах ёстой аргадаачих ёстой танаа онгод тэнгэрүүдийн одоо нутгалж байсан газар усаа харж байгаа нь тэр шүү. За одоо бол биечилж хүн хүлээж авахгүй байгаа. Манайхан карантин байгаа шүү. Зөвхөн онлайн боломжтой. Онлайнаар үзүүлж болно. Утсаар холбогдоод, өргөлөө шилжүүлээд, бэлдэх тавгийн эдээнийхэн зөвлөмжийг авч агаад онлайн засалд орноо. За утасны дугаар болох дээр 99 01 76 20. За альсгүй цэцэг жаргал дорж гэж мессенжерээр
хувийн одоо мессенжер хаягаар холбогдож болно. За тэгж байгаа зөвлөмж авнаа. За тэгээд энэ заслыг хийж яхад зулаа дээр ингээд эргэнээд байна, маажаад байна, захтнаад байна гэд хэлж байна. Энэ бол нөгөө тэтэм хүрд чинь нээгдэж байгаа нь тэр. За 3 дахь мэлмийн нээгдээд ирэхээр энэ дээр хүнд оргин, эргэн, хатхан, нүдний зовх дараад байгаа юм шиг болно. За энэ бол нөгөө 3 дахь мэлмийн нээгдээд байгаа нь тийш штэ. Тийм тэгэхээр та нар уул улсынхаа юуг л харандаа. Дотор давчтаад байна гэдэг цээжин дээр дотор юм байна л гэсэн үг. Одоо санаагийн зовж байгаа ч юм уу, айлсгол гомдол цөхрөл байдаг ч юм уу, тийм юм л байгаа гэсэн үг шүү. За яа. За айтайхан сайхан боллоо. Манайхан 3 удаа хуруучин татаж өгсөн. Хонхоо дуургаж өгч байна. За энэ хонх дууралт бол бас л сэв арилгана гэж би та нарт хэлээд байгаа шүү дээ. Сэв арилгана. За манайхан лайв дуусаагүй байхад одоо хамаагүй ингэ залгаад байж болохгүй. Лайв явуулж байна. За толгой дүүрээд байна гэж байна. Энэ толгой яагаад дүүрээд байгаа юм гэхлээр өөрийн чинь 3 дахь мм тэтэм хүрд сул дорой байжээ. Гів гэнтхэн одоо хүрдүүд нээгдээд энерги цусан хангамж сайжирж байна. Тэгэхээр одоо тэрэндээ тасан зогцол толгой жоохон дүүрэх, хүнд оргих мэдрэмж төрнөө. Хэсэг хугацааны дараа сайхан болоод ирнэ. За хэсэг хугацааны дараа сайхан болно. 99017620 миний утас цэцэг жаргаад доорж яага гацаад байгаа юм бол зүгээр л байна да миний. За баярлалаа манайхаа. Баяртай та нартайгаа холбогдоо та нарыгаа баясгаж чадсандаа би их баяртай байна. Сэтгэл санаа өндөр байна. Тэгээд манайхаа та нар юу харав, би дээр нь юу болов, ямар эмгэгчлэн одоо зүгээр болов тэрийгээ сайхан надтай хуваалцаарай. За энэ одоо тэгээ явж хамтарсан судалгааны ажил хийгээд байна шүү би. Өөрөө илүүдийн дуун засал, хуурын засал, миний энэ хөөрөлдөө энэ өөрөө засал гэдгийг би та нарт хэлээд байгаа. Тэгэхээр энэний үр дүнгээ би та нарын хуваалцж байгаа тэр сайхан байгаа юмнуудыг чинь одоо мэдэрч та нар дээр болсон үйл явцыг харж ээж би энэ судалгааны ажил маань ингэж явагддсан юм шүү. Угаасаа далд ертөнцийн юмыг хийж ээж, үйлдэж ээж, тэгжээд суралцдаг. Тэрнээс далд ертөнцийн юмыг одоо зааж өгдөг багш гэж алгаа. За энийг сурдаг, сурах хүчиг гэж байдгүй маа. Энийг чи хийжээд суралцтай. Тэгэхээр та нар одоо миний энэ лайв дээр оролцоод, байлцаад ингээд өөр дээрээ болж байгаа юмнуудыг хуваалцаад явж байгаа юм. Миний тусалгааны ажилд одоо судалгааны ажилд намайг дэмнээд туслаад одоо бүх юм хуваалцаад явж байгаа нь энэ шүү. Та нартай баярлалаа. Баяртай. Маргааш тэгээд хідүүлээ бас яг энэ 6-аас 8 цагийн хооронд байл болохоор одоо боломжоор энэ хийж явахыг бодноо. Заримдаа жоохон оройтчиход яагаад гэвэл нөө гаднаас холбогдож байгаа, гаднаас онлайн холбогдож байгаа хүмүүсийн цагийн зөрөөнөөс болоод гэх юм уу да заримдаа оройтчих 9 сүрчгтэр арай дэндүү оройтчих нь та нар бас амрах хэвээр би ч бас амармаар болдог тэгээд байгаа шүү. За тэгтээ өнөөдөр гайгүй бүр нөхөө аймаар хоцорлогоо яалаа. За та нартай баярлалаа хамтарч ажилласан. Тэгээд болсон үйл явдал гоё юмудаа мэддэгдээрээ. За тэгээд нөгөө өвчтөө зовлонтой бэрхшээлтэй байгаа хүмүүстэй шеэр хийгээд энийг сонсохоороо заа юу. За тэгээ гоё юм мэдрэмжээ хуваалцаарай. Баяртай. Баярлалаа. Хамт байсанд баярлалаа. Амжилт хүсье. Тавтаа сайхан амраарай. Маргаашийн лайваар уулзъя. Маргаашийн лайвтаа мөн адилхан лаага бэлдээрээ, уугуулах юмаа бэлдээрээ, сүүгээ бэлдээрээ маргааш уулзъя. Баяртай.